Жадамбагийн энх хоёр сайд, миний эдийн засгийн хөгжлийн сайд daar томилж байгаа юм байна. Монгол Улсын ерөнхий сайд. За ер нь бол харамсалтай байна. Үндсэндээ хамтарсан засгийн газрын үйл ажиллагаанаас хойш дараа нь засгийн газар байгуулагдаад өдийг хүртэл Монголын энэ хөдөө аж ахуйн бодлого маш тууштай, маш сайн явсан. Өнөөдөр малчид мах үнэтэй байгаад баярлж байна. Энэ зүгээр нэг малчдын мах гівгэнд үнэлгээнд орчоогүй л дээ. Энэ гадагшаага гаргадаг элдв, ковот, хориг, саад өнгөрсөн жил гаруй хугацаанд эрс багассан. Монгол улс анх удаага 1990 оноос хойш түүхийн ноолуураа экспортлолгүй энэ 2025 онд бүх ноолуураа дотоод үйлдвэрүүд нь аваад ингээд самнаад боловсруулад явж байна. Энэ бол Монголын хөдөө аж ахуйн салбарт гарсан маш том амжилт. Өнөөдөр мал байхгүй бол малчин байхгүй, малчин байхгүй бол Монгол байхгүй. Үнэхээр энэ малчид руу чиглэсэн бодлого, хөдөө аж ахуйн салбарын бодлого үнэхээр сайн явсан. Энэ бодлогыг гол зангидж явсан, яамаа хүртэл дархан руу нүүлгээ тэнд үр дүн гаргасан энх хоёр сайдыг энэ эдийн засгийн хөгжлийн сайдаар томилж байгаад бол харамсаж байна. Гэхдээ одоо нэгэнт Монгол Улсын ерөнхий сайд өөрт олгогдсон бүрэн эрхийнхээ өрөөнд шийдвэр гаргаж байгаа учраас энэ дээр юу хэлэх вэ? Харин томилогдож байгаа энэ Бадамсүрэн сайд бол одоо энэ асуудлыг сайн анхаарч ажиллах нь зүйтэй. Нэн ялангуяа одоо энэ хавар болоод мах жоох үнэтэй болох гээд эренгүүт хүчээр тэр нэг нөөцийн мах гэж нэг баахан бэлдээл мах хямдруулж зараад инфляц өслөө гэд хүчээр нэг малчтын амжиргаараа халддаг энэ олон жил үргэлжилсэн энийг муухай ямиг болиулаарэ. Үндсэндээ малчтын ганц амжиргаа болох мал махных нь үнэн дээр хязгаарлалт тогтоочоод тэр өөрийнхөө нөөцөөр хямдхан авч бэлдэж тараачаад тэг амьдрал ахуйн тааруухан байгаагийн төлөө эргээд бүр энэ улсын хурлын чуулганы энэ төр олон газраас малчтаа буруутгаа суудаг ийм хачаа хандлага гарсан шүү. Малчтын мах нь үнэтэй түүхийн эдэн бүтээгдэхүүн болж гараад их юм бол малчид энэ төр засгаас юу ч гоохгүй. Гойдогчгүй өөрсдөө амьдралыг аваа явчихна. Түүхийн эдийнх нь үйлдвэрийг бариулахгүй. Махных нь үнийг хязгаарлана. Тэгээд дээрээс нь элдвэр малчтаа хилээ суугаад байвал бид нар удахгүй малчингүй болоход ойрхон байгаа шүү. Энэ дээр шинээр томилогдож байгаа хөдөө аж ахуйн сайд бол маш анхааралтай ажиллаарай. Энэ цагаалт хөтөлбөрийн хүрээнд маш олон үйлдвэрүүд шинээр нээгдсэн, 50 гаруй үйлдвэр шинээр нээгдсэн гэж статистик байгаа. 1000 гаруй малын гаралтай бараа бүтээгдэхүүн хийж байгаа гэж статистик байгаа. Үхрийн шир бол хаягдхаа болсон. Хоньны нэхэн дээр жоох асуудал байгаа гэдэг. Энэ өнгөрсөн жил гаруй хугацаанд гарсан амжилтыг үргэлжлүүлээрэй. Зөвхөн одоо энэ чуулганы энэ дэр зургтын дэлгэц элдэн үнэ дээр малчидтай хайртай биш. Бодит амьдрал дээр малчтайгаа дэмжсэн малын түүхийд мал махыг өөрийн үн цэнтэй зах зээлийн жамаар байлгахыг чиглэсэн энэ бодлогыг авч хэрэгжүүлээрэй. Монгол улсын хөдөө аж ахуйн салбар бол Монгол улсын уламжлалт тэргүүлэх салбар. Харамсалтай нь эрдэм шинжилгээ судалгааны байгууллагаас авахлаа салбарын нэг олон тийшээ тараагаад салгацсан олон удирдлагуудтай болцсон юм билээ. Мал эмнэлгийн ерхий газрын дарга нь хөрөлнгийнхээ цэрлэг дуудаад уулзч чадхаа болцсон юм байлээ. Тэгээ иймэрхүү алдаа зохирлуудыг цааш тус анхаарч засаарай. Хамгийн гол нь өдийг хүртэл явсан өнгөрсөн жил гаруй хугацааны хөдөө аж ахуйн салбарын энэ зөв зүйтэй бодлогыг үргэлжлүүлээрэй гэж захиа асуулт алга баярлалаа. За тэгээ ерөнхий сайдын томилгоог бол хүндэтгэж байна. Улс төрийн нөхцөл байдлыг ч ойлгож байна, дэмжиж байна. Улсын хурлын гишүүн болохын тулд бас нэг тодорхой хэмжээний амлалт өгөөд ажил хийгээд туршлага хөрөмтлүүлсэн хүмүүсийг сайдаар ийш тийш нь сэлгэж байгаа байх. Гэхдээ сая энэ өмнө үг хэлсэн хүмүүс нэлээд давхардаад хэлчлээ нэг асман лам шиг хэдэн сайдтай болцсон. 90 оноос хойш улс төрд гарч ирсэн одоолтол буудгүй. Үг хэллээгээд гомдоод гоншгоноод авахгүй л үдийн көрсөд. Ер нь бол хөдөө аж ахуйн салбарт нэг тийм гарт харагдаж нүдэнд баригдах үцнийг ажил бол гараагүй. Сүүгийн уужийн махын идэж энэ учраас л малчид хөдөө байна. Бусдаар бол хөдөө байх ямар ч бодлого хөшүүрэг тэнд байхгүй. Дархан руу нүүж байгаа хөдөө аж ахуйн яам хідэн газар тариалан байна. Түүний тойрж байгаа нэг хідэн махны өхөр сүүний үнэ л байна. Энийг л хөдөө аж ахуй гэдээ ойлгочихж байгаа шүү. Уулын мухарт яг чин сэтгэлээсээ маллаад
5 гушуун маллаа энэ эрс тэрс уур амьсгалтай 4 улиралтанд зохицож маллаад Монгол Улсын хөдөө аж ахуйн бодлогыг бодоо явж байгаа тэр малчдад хэрэгтэй одоо арь ширэн үлнэн дайвар бүтээгдэхүүн нь үнд ордог юм одоогоор Монголд нэгч байхгүй. Энийний төлөө хэн ч ажиллаагүй. Бадам сүрэн сайд одоо энэ дорнодын хөрсөнд нэлээд сайн боловсрогдсон хөдөө аж ахуйн салбарыг нэлээд гадарлах хүн томилогдож байгаа учраас бас нэг хонглын үзүүрт гэрэл харагдах байх гэж одоо итгэж юм да. Тэгэд энэ инквайр сайд уг нь 2 сайд томилогдож байгаа юм чинь минутаа 2-оор үржүүлээд авчиж болохгүй юм. Хоёуланд нь хандаж үг хэлэхээр энэ минут багтаадах юм. Энэ инквайр сайд эдийн засаг хөгжлийн сайд болж байгаа. Мэргэжлийн бус. Тэгээ бид үгнийхээ эхэнд хэлсэн ерөнхий сайдын зовлон ойлгож байна. Тэгээ энэ салбарт яг сая манай намын наран туяа захирал нэлээд бодлогын бичиг баримтуудын төслийг бэлдсэн гэж ойлгосон. Тэгээ энэ дээр нь та дэмжээд мэргэжлийн хүмүүсийг томилоод хөгжлийн банкыг ажилд нь оруулаасай гэж танаас хүсэж байгаа. За тэгээд энэ улсын хурлаар одоо ингээд сайд нарыг бол дүүрч ерөнхий сайдын бүрэн ирэх учраас нэг ойлгоод дэмжиж явуулъя. За тэгтэл мэргэжлийн бос хүмүүс улсын хурлаас томилогдно гэдэг дараагийн бялууга хүлээж сууж байгаа нөхцөл байдлыг бол хүлээн зөвшөөрөх боломжгүй шүү гэдгээ энэ ч давхар хэлчихье.